Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та сүүлийн цаад Хүнэн подкастыг сонсож байна. Өнөөдрийн энэхүү дугаартай бид хар тамхины тухай яг үүндээ юу болох, хэрхэн хүний амьдралыг сөнөөж чадах талаар довчхон ярилцсанаа. Зочин амар хоёр жавхлан төгс хөтлөгч миний бие анхаалтаа. Хар тамхи үг энэ үг бидэнд хэр хол мэд санагдаж болохч үндэ тэрээр хаасаагүй сүвдэст шиг оршиж байна. Найз нөхдийн хүрээлэлд Зоолын кодот үйлчлэгийн ширээн дээр ихэндээ нэг тушаад үзье. Ганцхан удаа гих гинэн бодлоор эхэлдэг. Гэвч тэр ганц удаа амьдралыг нь оронгоор эргүүлж мэднэ. Хар тамхи хүний тархины хэмнэн тэнцвэрийг алдагдуулж, аажмаар тархины үйл ажиллагаанд ноцтой өөрчлөлт учирдаг. Анхаарал төвлөрөл муудах, уур бухимдал, сэтгэл готрол, амиа орлох хүсэл. Энэ бүхэн зүгээр л нэг онол биш. Харин бодит төр дагавар юм. Судалгаагаар хар тамхинд орсон хүмүүсийн 80% сэтгцийн асуудалтай болсон. Нэгэн 19 настай зоологийн түүхийг ярьдаг. Тэрээр анх сургуулийн найзаас мансууруулах зүйл авч хэрэгэлсэн. Эхэнтэй сэтгэл өндөр байсан ч удалгүй гэр бүлтэйгээ харьцаа болж хичээлдээ анхаарах байсан. Эцэст нь бүх зүйлээ алдсан. Харин одоо тэр нэг сэргийн засах төв дэмжлэгээ хийлгэж амьдралаа шинээр эхлэх гэж хичээж байна. Хамгийн чухал нь энд бол таны дүүгийн, таны найз эсвэл хүүхдийн чинь ирээдүй ч гэж мэднэ. Хар тамхи бол зүгээр л нэг нууцлаг хор биш, харин ирээдүг үгүй хийж чадах хар сүдэр юм. Хэрэг танд эсвэл таньдаг хүнд тусламж хэрэгтэй бол Монголын гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон Нарлаг зам зэрэг байгууллагуудад хандаж зөвлөгөө эмчилгээ үйлчилгээ авч болно. Эрэмжтэй бай. Сонирхлоос эхэлсэн зүйл донтолж бат эцэст нь харамсал авчрах үе. Өнөөдрийн дугаард орж исэн хоёр зочиндоо баярлалаа. Энэхүү үрээд манай сэдвэд дуслаа. Манай сувгтаа үргэлж хамт байдаг та бүхэнд баярлалаа.